Сайн байцгаана уу хэрхэн мэдэд үзэгчтэй. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Барин шинэ зоог нэвтрүүлэг маань энэ удаагийнхаа дугаараар нэг хэрхэн хүнтэй зочин өрсөн байгаа. За өнөөдрийн зочин маань 2020 оны шилдэг загвар өмсөж ядиас өрөн байгаа. Сайн байна уу? Яа. За өөрийгөө үзэгчтэй танилцуулах уу? За одоо надад би ч айгуу товчгоо тодорхой шүү дээ. Уран бүлгийн ядиас өрөн гэдэг модель мисс биддэг багш тий. Стахар модель мисс гэдэг. Ингээл товчгоо тодорхой. Нийтдээ хэдэн жил одоо моделийн багш гэж байна лээ? За одоо нэг 13 4 жил. За тэгвэл одоо нийт хэдэн жил загвар өмссөн бах вэ? За 12 оноос хойш ирж одоо 16 жил гэж байна. Биш ээ? Юу лээ? 14 жил тийм. 14 жилийн хугацаанд одоо модель хийжсэн те. За тэгэхээр өнөөдөр цагаан сарын дугаар. Тэгээд модель эртний модельуудыг ерөнхийдөө хүмүүс сайн мэддэггүй. Тэгэхээр эртний модельууд маань бас хоолыг сайн хийдэг байх. Тэгээд өнөөдөр одоо яагаад урьж оролцсон шалтгаанаа хэлэх юм бол одоо хээрээр аялдаг, дээрэс нь хоол маш сайн хийдэг. Учираас би үзэгчтэй одоо эртний модель модоо одоо шидэг одоо модель маань одоо хэрхэн одоо үзэгчтэй гарын дор материалаар одоо барийн ширээгээ чимдэг талаар үзүүлэх гэж урьсан байгаа. За өнөөдөр ямар хоол хийж байна? За өнөөдөр ер нь эрчүүдийн хамгийн дуртай хоол буюу өхрийн шарсаа байдаг. Яг л эргэжтэйчүүд л иддэг хоол энэ да тий. Ер нь эргэжтэйчүүд эмэгтэй хүмүүс дуртай шүү дээ. Дуртай тий. Гоё шараад бас хийхэд ч ер нь их амар төв багтай. Манайхан ч бас их дуртай хурдан иддэг шүү дээ. За ер нь бол цагаан сар гэлтгүй одоо ер нь барийн ширээн дээр хөвчлэн ямар хоолыг хийдэг вэ? За тэгэл ер нь махал даа ер нь голцоод махтаа яг үнэнгээ за яг тийх бах тий. Ерөнхийдөө эрчүүд маань махан дуртай байдаг. За тэгээд цагаан сараар хөвчлэн хүмүүс бууз идэн. За дээрэс нь одоо ингэ шарсан авираа гэдэг юм бол их сонирхолтой байх бах. Тэгээд гэртээ бас гэр бүлэрээ ингээд хүмүүс одоо залуу хүмүүс бол оруулж ирэхгүй байх. Гэхдээ ер нь ёс олгодог. Тэгээд ямар ууц өвчөө тавих биш. Ер нь ингээд тавираа тавил сууч дээш үгс тий. Тэгээд яг хуу боломжоор нь яг хуу ингээд мэдээж далд өндөрөө 50 дээр тэрнээс гадна ингээд давхар бас яг хуу нөгөө айл болгонд хүмүүс ч ингээд бууз идэл нөгөө яг ингээд буузан цэцгэлцэн орж идэг шүү дээ. Өөдөөс нь бас нэг жоохон сонирн байх болов уу гэдэг ингээд шарсаа байх ч юм уу. Ингээд байж хад хүмүүс аягүй их дуртай. Бас хаяа бууз шараад орж ирэхэд нь шараад өчгөө сонирхолтой байдаг. Яг зөв. Яг таарч байна тий. За ингээд адигхийн хоолыг хэрхээ талаар сонирхъя. Тэгээд хоол хийх явцдаа бас эртний модельууд тий хэрхэн бэлтгэв, дээрэс нь модельууд ямар байх хэвээр ерөнхий тавч бүгд одоо үзэгчдэд сонирхолтой байх. Энэ сэдвээр бас ойлоо ярилцдаг гоо. За хоол хэлүүлье. За одоо ингээд газ мэлхтэй хасаага тэр орондоо сайхан ингээд халааж итл сонгоно ойлоо ингээд эхлэл ирчээ да. Тэгээ хүмүүс жоохон ойлгохгүй яагаад эртний хүн одоо ингээд модель болсон юм бэ гэдэг хүмүүс асуугаад байдаг байхгүй юу? Ер нь моделууд маш цөөхөн шүү дээ эртний моделууд Монголд бол. Тий, ер нь бол цөөхөн талтай шүү. Тий. Тэгээд модель болох ер нь гараа чинь юунаас бол болсон юм бэ? Ер нь би ч нөгөө хүнд тааруулаад болсон байхгүй. Тэгээд энэ дээрээс өмнө ч гэсэн ер нь харж ирсэн. Тэгээд энэ гоё Монголынхаа дээлийг үндэсний уламжлалыг ингээд ер нь түгээхэд Монгол хүн болоход эхлээд мэдээж дээлийн хувцас зүүн өмсөхтэй. Энэ шаардлага ингээд бодоод хараа яхаар гоё модель амар хэрэгтэй юм байна. Тэгээ маш их юм сурдаг. Энд чинь бас нэлээд том соёлдоо орж байгаа болохоор гадны хүмүүс бас энэ хувцсны маань соёлыг те биднээс юм бас энэ тав өөх түүхийг ингээд мэдрүүлэхэд хамгийн төлөв зүйлж байгаа бол хүний нүдээр шууд харагдаж байгаа юм ярахаас илүү харагдаж байгаа юм хувцсалдаг гэж би ойлгодог. Тэгэл ер нь модель болох шалтгаанууд бас нэг. Тэр миний түүхээгүй сонирн байдаг шүү дээ. Маа найз намайг чирж ороод бүртгүүлсэн байлээ. Тэгээ өөрөө орж чадахгүй. Хичээд тэгээд орж бүртгүүлээд ер нь ихэнх хувийн модель болсон хүмүүсийн баг ихэнх нь дандаа бас ээж аав ч юм уу ингээд хүнээр чирүүлж орсон ихтэй модельа тий өөртөө өсөж. Тэгээд дараа нь яг ингээ ойлгоод нөгөө яг надад хэрэгтэй юм бэ гэдгийг ойлгоод ирэхээр бүр илүү урамшаа тэрнээсээ кафе аваа тий. Яг гэдэг юм уу? Модель болох замнал маань ер нь эхэлдэг. За ер нь би ингэчдгийн айгу амар гэдэг нөгөө чигтэн хүмүүс ч нөгөө юугаа тусаа халаасныг мэдэхгүй болохоор эхлээд төрүүлж төрслөөр нэг хийдэг юм байна. Ер нь хамгийн том хамгийн бүдүүнээс нэг хийж байгаа л тэгэл аваачдээ штэ. За ер нь босчихгоо л лээдэн шүү. Би ер нь жоохон бос царайчих гал үнэнгээ л лээ. Тэгээ намайг
идэг бас мэдж байгаа дөө ямар хөдөлгөөнтэй гэдгийг. За адиатгаа олон жил загвар өслөө ер нь хамтдаа. За тэгтээ манай ади маш олон одоо сурагч нарыг бэлдсэн байгаа. Нийтдээ ер нь хэдэн одоо модель бэлтчихвэ ер нь тоо байдгүй. Тоо байдгүй шүү дээ. Зүгээр миний зүгээр нэг би ч бас сонин модельээс гадна нэг модельудад зүгээр энгийн хүмүүс нэг бүжиг үнгүү заах миний хобби гэхгүй. Оо тийм шүү дээ. Нэрээ Саса Бачатагийн бас тий. Модельудад бас ингээд түгээж нөгөө нэг Саса Бачатада сурахаар нөгөө нэг давуу тал нөгөө нэг таасны хөдөлгөөний булчингууд аягүй сайн ажилуулж бас хөгжүүлдэг. Тэгээ тэрийг бас модельудаас түгээн дэлгэрүүлэх. Тэгээд аягүй нэг хэлэхэд өдөөний сумдууд те хол хүүхдүүдэд одоо энэ фэйсбુક хөгжихөөс өмнө гэсэн үг шүү дээ. Очиж өнгөө заадаг гэсэн үг. Тэгэхэд би нэг 10 миний хамгийн их тоо нь 11 хоногийн хугацаанд хэдээс хойдоор доромтоор явахад нэг нэлээд олон мянган хүүхд болсон. Нэг аймаг дээр л 3-4 мянган хүүхд чинь. Хамраасаа бүр Сүхбаатар очиж хахад хамраац гарч ирсэн. Ядраад одоо бүр тэгтлээ чааллаа. Хүмүүс бас тий одоо ингээл нэг одоо Хинтээ аймгийн одоо Хөтгөө ордны өмнө байгаа том талбай дээр одоо манай Улаанбаатар Сүхбаатарын талбай шиг талбай дээр тий бүжиг заахарч яа харахгүй нөгөө тэр одоо ойролцоогоор мянган хүүхдүүлээ гэж бодоход тэр хүүхд болгонд нь хурж ажиллаханд бол байж болохоосоо илүү хоолойны төвшнгөө өндөрсөн. Тэгээд нөгөө айл болох бүгдийн сурахын төлөө сэтгэл бүгдийг харна. Чанга штэ. Тэгэл нэг аймагт 3 хоногт л хөөхөө ядарч мадарсан, торж мурцсан тэгэл явжлаа. Тэгээд миний тоо бол тэр л байна. Тэгээд бусд нь бол тэгэл байгаа тий. Ер нь яг нөгөө эрэгтэй хүн гэхэл нөгөө эрэгтэй хүн л заадаг гэж хүмүүс боддог юм шиг. Тэгээд би чинь болохоор эрэгтэй эмэгтэй мэдүүлүүдийг ер нь бүгдийн тэгээ бас Монголынхаа бас угсаад нэгт одоо энэ өвөр Монгол тий Оросын бөрөөд бизнес очиж бас зөвлөх багшаар ажилладаг. За. Аха. Зөвлөх багшаар гэхээр бас модельудад гэсэн үгтэй. Тий, модель бас нөгөө миссийн тэмцээнд явж байгаа нөхдүүд нөгөө алхаа гişгэн дээр нь анхаарах хаа нөгөө нэг алдаа байна. Тэрийг засаж хүн харахад нөгөө нэг телевизээр харах ч юм уу зургатаар мэдээж гарч байгаа шүү дээ. Тий. Тэрэн дээрээ айлгах алдаа багтаа цэвэрхэн харагдаа энгийн одоо ер нь хүн болгоныг юм өөгүй өнд шиг өөгүй нэг байдаг байхгүй. Заавал нэг амьдралын хвчлээс ч юм уу одоо гимтлээс ч юм уу тий болж ямар нэгэн шиг алдаа тэднээс нь нууж халуулах. Зөв. Зарим нь болохоор бүр ингээд аль боломжтой бол гимтлээс нь шалтгаалаа боломжтой бол тэрийг тасглаар алхаагаар ингээд эмчлэх тий зөв алхах ер нь бол алхаа зөв байх юм бол хүн хэдэн километр ч алхаж чаддаг. Нэг одоо шагаа ч юм уу түнх ч юм асуудалтай юм уу нуур жоохон асуудалтай байхад л ер нь бас өвчин агих ороодаг гэх юм тий алхалт багсаад ирнэ алхах төвөгтэй болоод ирнэ. Тэгэл ер нь аль болох бүгдийг шийдэх гэж үздэг шүү дээ. За одоо махаа их ч юм уу тий? За одоо ингээд хаанда мэдгүй би бол шууд хүмүүс бол сайхан юм уу барьдаг байх. Би ч одоо ингээд гэртээ яваа үед шууд гараа тавьж барьчихдаг шүү дээ. Одоо энэ сайхан дийлет аваа гэдэг нь амар үдэ. Энэ заримдаа нөгөө энэ хавчааруудаас мултраад нөгөө тосмос нь өсрээд идэх байхгүй наа. Харин зүгээр одоо хавчаарыг яаж хэрэглэх вэ гэхээр эргүүлэхэд хэрэглэх юм аа гэж. Тэгэхгүй бол нөгөө нэг заримдаа нөгөө би жоохон адуу болохоор ингээд шидчээд идэ. Тийм. За. Тэгээд нэг жоохон нэг тосонд нь одоо нэг сонгины хаамт орсон тосонд нь жоохон давс өгөөл. Тэгээд зөөлөн гал дээр ингээд явуулна да. Тэр удаан чанхаа одоо тийм. За тэгээ харж байгаа л энэ яг ингээд бас хэдэн минут гэж би харж байгаагүй юм байна. Нэг ойролцоогоор харж байгаа л босчтой шүү дээ. За модельуудын хувьд одоо ер нь хамгийн гаргаж хамгийн том амжилт чи юу байсан бэ? Ер нь бол миний мөрөөдөл би ч нөгөө нэг анх чи ингээд нэг шилэн завхт ингээд модель болж ороо тэгээд тэндээс авахчлаад ажилласан. Тэгээд нөгөө дээд өмнөх төгссөн дээд үеүдээ хараад тэндээс ер нь ингээд Монголын хамгийн том гоёлын одоо моделийн тэмцээн наадам гэх юм бол гоёл наадам бол ойлгосон. Тэгээд тэр нь одоо ер нь ихтэй моделүүд шилдэг загвар өмсөх, шилдэг загвар гэдэг шагналыг хийгдсэн дээ. 10 жил хүлээж авсан. Хамгийн том юм маань тэр байсан. Тэгээ ер нь амар мөрөөдөж байгаа давхар аягүй амттай байдаг. Тийм. За тэгвэл одоо модельуудынх нь одоо шавьлагч нь хамгийн том гаргасан одоо
Дамжтууд нь гэх юм уу те юу байгаад байна. Тэгээ хамгийн ойрхон гэвэл одоо сая өнгөрсөн жилийн 2025 он наадмын бас ихтэй шилдэг зам бэлэг сайхан гэдэг манай яг ихтэй шилдэг зам. Дараас нь болгоос үлдээгээр аваад ирсэн. Тавтаа маш сайн заасан байна шүү дээ. Тэгээд манай шавж өөр айгуулсан хичээсэн. Сайнч бэлтгэсэн. Тэгээд ер нь тэрийг авахс бас гоё юм чи үү. Өөрөө аавна гэж мөрөгдөг байсан чи өөрөө авцсан. Тэгээд шавман аваад эхэлсэн чинь бүр сонир санагдчих гоё дээ. Одоо ер нь бас манай адиа манаас аялагдчих шүү дээ. Аялах дуртай. Тийм. Ер нь бол цаг болдод одоо хамгийн амархан ойрхон аялдаг бол хоошоо санзаа байна те. Санзаа нэг гоё хиймэл нуртай болцтой. Тэнцээ очиж сайхан зав гарууд тийш явчин ойрхон унаа дээр явдггүй өдөр бол автобусаар яваад жоохон алхаад орчин амар гэдэг. Тэ бүр болохгүй бол уршаа зайс ороод туул гол дээр очиод баг. Ер нь ойрхоноор явах юм бол. Ингээ аялах бүр хэрвээ хоол аж чадахгүй бол ингээ явах нь шүү. Тий. Бүр хоол явах боломжгүй ч юм ажилтаа үед нэг стресстэй үедээ нэг тэг явчихад бас гоё ирдэг шүү дээ. Тэгээд холоо гэвэл тэгээд одоо хамгийн сайхан хөсгөлтэй. Очгодондоо дайлах өөр юм. Би өөр ямар санд Toyota Ruming гэдэг жижиг зэрэг гэдэг шүү дээ. Тийм машинаар би 150 авчихсан шүү дээ. Өөр ингэ өвөл. Зүгээр л тийм өвчтэй юм. Явах унаа мунаа нэг тийм сонирч зүгээр л яг тийм нэг эмчтэн гоё таарчих юм бол нэг төрлийн хобби тий. Одоо ингэ хэр удаа шахав? Одоо ингээд цаахан зөөлөн одоо ингээд шарцсан бол жоохон зөөлөн гал дээр нь явуулж байгаа л ерөнхийдөө нэг гадна талын би бол ингээд нэг бүхүүлдээ хүн хасгаад нэг шажигддаг шүү дээ. Тиймэрхүү одоо зэрэггүйтэл одоо би бол миний харгалаа. Одоо дээрээ сайхан усыг зөөлөн гал дээр ингээд явуулсан болгондоо сайхан жигнэ. Тэгээд гараад ирэнгүүт нь дахиад нэг сайхан шараад тэгээд соустай онцлогчтой сайхан шарцсан. Соослох бас тий. Яа хамгийн гол юм нь соус хаа. Тий. Тэгээд нөгөө хүн хүний нөгөө нэг амтлах мэдрэмжүүд нь тааруулаад одоо тухайн үед ямар хүн байна тэр нь халуун ногоон доктортой юм бол те халуун ногоонтой ч юм уу тэгээд тэр мэд нь тааруулаад үзэн да. Зэ. Манай адиа яагаад одоо бүжгэнд ингээд гинт орчваа. Манай яч чинь амар бүжгэлт дуртай байсан. Намайг ингээд би ч нэг жоохон байгаа шүү дээ. Тэгэнгүүт чинь над дээр заа ингээд усч. За тэгээд намайг чинь нөгөө хөлнийх нь нөгөө үлмэн шүү дээ те. Тэрнээр намайг ингээд зогсоогоод ингээд цуг битээр байсаар гэдэгсэн. Жоохон магад. Тийм. Тэгэл ер нь тэрнээс хойш юу дуртай болсон да бүжиглэх. Ингээл сайхан зөөлөн гал дээр нэг жоохон явуулж идэл болно доо. Тэр хооронд нь сайхан салаатаа явуулаад тэгэл олж болчихоо. Тэгэл нэг игээ харахад болцсон байт шүү. Ер нь амар юм шүү те. Эртөө хүн чинь нэг иймхүү амархан яг үнэн гэлгээд амархан талдаа тэгэл эмхтэн хүн байх юм бол эртөө хүн чинь тэгэл жоохон залхуу өвчөө хөдлөөл одоо ээж дүүгээ байх юм бол би чинь залхуу өвчөө хөдлөөл ер нь жоохон хойрог талдаа болол. Тэгээд ганцаараа байх үе юм таарна шүү дээ хүн те. Тийм үедээ тэгэл аль болох ингээд арай хурдан тэгтээ амттай жоохон тийм сонин хоолно тэгэл. За тэгэл одоо энэ маань ингээд ерөөхдөө босоод иж хат нь би чи ингээд төмөс луун давхар хийчтэй юм аа. Ер нь бол тэгээд миний хориг гэхээс илүү жоохон жимбэрхүү ч юм уу хорхруу ч юм уу нэг тийм юм боловчтой шүү дээ. Яа за бүр гоё. Ярихгүй. Ер нь эртний хүмүүс яг нэг ийм хөл хоолн дуртай гадах юм тий. Гэртээ баг ингээд жимбэр шиг болгоод юм шүү. Тий, ер нь бол яг үнэ гэртээ жаагаад ер нь стил нь тийм юм шүү тий. Тий, нэг жоохон агаартал ер нь голцоо энэ нь илүү гоё. Тий, эдсэн бол тэгээд нөгөө юу ер нь бол яг үнэ гэлээ жоохон бид хэд чинь жоохон залхуудаа хүмүүс чинь тэгээд нөгөө байнга яг нөгөө гэртээ байдаг шээ ингээд нөгөө бүх юм гоё бэлэн ингээд эргээд авахуд бэлэн биш шүү дээ. Өдөө хорч зарим юм дутуу байх үед бид нар чинь ингээд тэгээд нэг иймэрхүү юм хийнэ. Ямар ч гарахаар л харах. Яг нэрийг нь одоо өгж мэдэхгүй маа. Янз юм болох хаа. Нэртэй л хоол гарах. Сонир нэртэй хоол. За ингээд сайхан ер нь явж шүү. Болж шүү те. Ер нь сайхан болж шүү. Өндөр маань. Ах маань одоо нэг ойролцоогоор нэг 30 минут ер нь нэг иймэрхүү болцож байгаа болохоор ингээд нэг гоё зөөлрөөд ингээд нэг хөөрхөн болоод ирж байгаа юм. За тэгвэл энэ дээрээ одоо сайхан ногоонуудаа хастан сайхан хийж өгөл. Ер нь бол нөгөө би ер нь хастан ногоо идэх айгу дуртай байт юм. Нөгөө ер нь яг үнэнгээл гэрчээр ингээд хамаагүй юм байхгүй болчиход байгаа санагдаа. Тэгээд угаагаал тийм хастан ингээд чигээр Барал жимби шиг л болж байна. Одоо над дээр чинь сая шарж байгаад ингээд одоо тэгээд хийж байгаа тий. За эндээс бүлгүүгээс оолсон савд
бичээ. Тэгэл ер нь өөрт чинь Баталгааны мэдрэмж бол талцсан ба штэ. нэг тиймэрхүү амттай ах болов гэж бодож байна даа. Ер нь тэгэл яг үнэхээр хэлэхэд их л мах болоо гэдэг нь гоо шүү дээ. Би бол яг үнэхээр хэлээд бодлоо яриад яг ер нь ийм юмд айггүй дуртай. Их л хоол бол гэдэг шиг. Их л хоол бол амттай гэж. Тэг ялангуяа их мах бол бүр амттай. Өөхтэй сайхан, өөх махан сайхан алгасан Монгол махын бэлчээрээ мах. Чи ер нь гэлгээд хаанч болохгүй гоё амттай өгдөг мэдрэмж юм шүү тий. За цагаан сараар айл их хэсгөө. Өдөө эсвэл одоо хоол одоо аль нутаг вүлээ? Би ч одоо ер нь бол Улаанбаатараар өгүүлж өгдөг. Ээж маань Улаанбаатарт төрсэн, би бас Улаанбаатарт төрсэн. Гэхдээ ер нь хамгийн хоолтой лүн л өрт юм уу? Хамаатан ууд нь байдаг. Тий. Өгшил нь бол тэгээд Архангаа юу. Тий. За цагаан сараар тэгээд одоо хамгийн таалагддаг зүйл нь юу байдаг вэ? За яста надад бүр байж болохоос илүү бүр биширдэг хамгийн гоё юм нэг өв соёлоо мартагнуулахгүй эргэж сэргээдэг те. Гарч байгаа зарим зүйлээ сэргээдэг. Зарим айлуудад ингээд очихоор мартцсан юм удаа бүр сайн тогтоож авдаг, хизээш мартахааргүй болдог. За зарим аймаг бас нөгөө аймаг болгоны чинь соёл юмуд нь боломжтой нь өөр байдаг болохоор үндэстэн болон өөр байдаг шүү дээ. Тэгээд тэрнээс бас аягүй сурдаг. За тэгээд ер нь гол юм маань нөгөө хамаатай саднуудаа зарим мэдээгүй хүмүүс мэдж таньдаг. Яг зөв нөөцсөн ойртолтой дээрээс нь одоо ингээд дараагийнхаа үеийг ингээ хараад бүгдээрээ хоорондоо танилцах боломжийг олгодог. Маш одоо сайн одоо юу гэдэг лээ? Сайхан байж та ер нь бол. За одоо ингээ хажирт нь юу хийж байна? За одоо сайхан одоо салаад одоо цагаан сараар мэдээч салаад л таах байх та. Одоо чиний хувьд одоо яг юу тавих вэ? Би бол жоохон сэргээрэл байгаад нөгөө одоо миний сэтгэл юм жоохон тийм байт юм болов уу гэж боддог шүү дээ. Одоо ингээ зүгээр хүн орж ирэхэд ямар санд бууз байн айлд өмнөх айлд орсон ингээ бууцсан жоохон хүмүүс чинь залхацаа орж иж байгаа шүү. Тэгэхээр нөгөө шарсан бууз гэнгүүт хүүхдүүд хүртэл амар дуртай мэддэг. Тэрнтэй адилхан жоохон нөгөө нийс салаад, байцсан салаад гэж нөгөө байнгын айл сунд байдаг гэсэн жоохон өөрөөр өгцөний нэг цунд дарсан салаад гэдэг шиг. Цунд дарсан өгцөн шүү дээ. Тийм ээ тийм. Тиймэрхүү л монголчлал нэг юм хийчихдэг шүү. Монголчлаа зөв. Заавал одоо хоол гэдэг чинь яг ийм байх хэрэгтэй гэсэн үг биш шүү дээ. Тэгээд хүмүүс өөрсдөө өөрийнхөө амтанд харуулад өөрөө зохиогоод хоол хийдэг. Тэгэхээр наа чи гой сонголоо байхгүй юу? Тийм жоохон содон ч юм уу гэл. Тийм. За тэгвэл өрцөнүүдээ бэлдээд явчихв. Тэгээ да. Жоохон. За би ч юу нэг иймэрхүү л явчихдээ штэ. Хүмүүс ухаалах гэх юм эрттэй юм болох амар гэл. За яг л ичэндээ тий. Бараг л. Энэ жил 2026 оны гоёл наадам боллоо. Тэгээ гоёл наадмын ерөнхийдөө модель болон арт талд нь ажилладаг тийм манай адив чинь. Тийм. Арын албанд. Арын албанд ажиллана. Тэгээ модельудаа ингээд зөв зэгцтэй болгож өгч сургаад дээрэс нь багшлаад тэгээ өөрөө модельөө хийдэг. Тэгээ энэ жилийн одоо гоёлын өнгө ямар байсан бэ? Ер нь чиний хувьд одоо энэ жилийн одоо гоёл хэр одоо бусад жилийнхаас өөр гэсэн гэж бодож байна. Энэ жилийн бус жилийн бас аюу онцлог өндөртэй гэж бодсон. За өрн 7 хоног маань гоё Toyota тоглолтоос яг Toyota-г албан төсөөлөл газрын чиний шоу дээр нь боллоо. Тийм. Герман бас сонирхолтой болсон баг үзэгч. Тэгээд гала тоглолт маань Шангилуудаа болоод ер нь тайз маань жоохон өөр энгийн нэг урт байгаас илүү дан хөлөнгөөр явдаг ч юм уу те. Жоохон ер нь л жоохон бүх юмнууд нь жоохон шинэлэг өөр болсон болов уу гэж харж байгаа. Тийм. Дизайнерд маань ч гэсэн ингээд яг өвлийн гоё ихэр хүмүүс ч нэг зузаан өгснөөстой ч юм уу те ийм хувцс гэхээс илүү бас ингээд одоо шинжилээр өмсөх боломжтой гоё торон морон ихтэй одоо би ч ихтэй юм торон хувцс гарч байгаа байхгүй. Зөвхөн нэг тиймэрхүү гоё хувцсанд их хуурсан. Аха өөр урамсгалт орж ирсэн биш. Тийм хүмүүсийг шоконд оруулахаар. Тий. Би л тэгэж бодсон. Тий. За. Өөрчлөн ингээ болж байгаа маа дахиад ингэ боогсгүй. За очиж нэрээ амар
бас хөөрхөн явуулчихдаг ш. Тэгэхээр энэ айгуул багдчих магадгүй юм. Тэгэхээр жоохон явуулчих. Ер нь хүмүүс яриад шүү дээ. За манай улраа чинь 30 буу зөрчдөг гэд. Тэгээд өөрөө чи би нөгөө яаж байгааг нь харж ирсэн болохоор. Тэгээд хөтлөгч нь нэлээд хийддэг байх нэ. Тэгээд наваа одоо цагаан сараар хүмүүс очоод байдаг шүү дээ. Болроо ирж байгаа юу. За ер нь нэг ахиугаа шиг бодож байгаа юм чи. Бүр тийм соёлтой болсон заяа. Чи сая юу гэсэн гинэ? Чи сайн нэлээд сая уулчдаг шүү дээ. Чи яаж хөрхөвдөг гинэ те. Тийм би бол хаач хөрөхгүй юм лээ. Тэгээд 50 дөөгөл байж да. Нэг ийм өгөрцөө гэрчээс ингээд сууж тэгээд хоол моолонд бол би чинь жоохон маруухан шүү дээ. За энэ дээр одоо юу ах вэ? Амтлагчны юу дээ? За тэгэл одоо цуугаа энэ дээ. Сайхан цуу игээл ер нь цуу жоохон гоё. Тэгэл бодцол ер нь болд нь штэ. Миний чи сарамс иддэг юм те. Ер нь бол яг хоо жоохон хийн. Хийж болно гэвэл би хийж. Харин бас зарим хүмүүс чинь нэг ийм сарамсан жоохон хэцүү хүмүүс байдаг. Биш өөрөө яаж хийдэг вэ гэдгээл. Би бол хийдэг сарамсад. Үндсэндээ болохоор яг зарим хүмүүс бол дарсан өгөрцгийг хараа цуутай өгөрцгийг болохоор яадаг вэ гэхээр сарамсдгүй хүмүүс сарамс хийдгүү. Зарим нь зүгээр сонгомос хийгээд идэв юм лээ. Ер нь үндсэндээ бол энэ дотроо сарамстай өгөрцөө хойлоо байж идэг. Тэгээ яншгүй ордог бас. Тэгээ яг чи өөрийнхөө дураар хийх. Би өөрөөр тийм болно гэвэл хамаагүй чи би энэ яншгүй хараагүй л бараг байгаа хаа. Би бас жижиг нүдтэй болохоор юм жоохон жижиг хараад байдаг шээ. Сарамсаас ойлоо нэмээ. За тэгээ сарамсаас нэмчээ. Наа сонгомос хийж болох юм байна да. Энэ бол ногоон сонгомос ч тий. За энэ хэдийг хийж ийл. Яг хоёрыг хийвэл хоёрыг хийчихгүй да. Хоёрыг хийчихгүй. За окей. Би одоо ингээд хоолны захиалга өгч байна шүү дээ. Ер нь бол яг эрчүүд маань бол өөрийнхөө дуртай амтлагаагаар өөртөө дуртай ингээд ямар ч дөрөнгөөр хоол гэдэг. Эмэгтэй хүмүүс нэг ядаргаатай зүйл нь юу гэдэг. Энийг ингэж хийх хэрэгтэй, тэрийг тэгж хийх хэрэгтэй гэдэг. Яг нөгөө стандартаар нь байлгах гад тий. Яг нөгөө нэг зураг шин байхгүй байлдаа яг. Тэгээ нөгөөхөөс яг ийм амттай хоол идмээр байна гэж хэлээд байгаа. Тэгээд биднес чинь болохоор тэгэл жоохон бүдүүн баг. Яг уу би л тэгдэг гэж магадгүй л да мэдээж сайхан гой хоол идэх ирч зөндөө шүү дээ. Одоо ер нь эртний модельууд орох одоо ингэ модель болох сонирхолтой, гоё өндөр биетэй тий царайтай өнөөдөр одоо дэлхийн тавцанд гарах модельууд манай Монголд зөндөө одоо сайхан залуучууд бий болж штэ. Тэд нарыг бэлтгэхийн тулд одоо манай үзэгчтэй жоохон мэдээлэл өгсөн дээр баг. Яагаад тэгэхээр хаана очихооч мэдэхгүй, ямар хүн дээр очиж залхаач мэдэхгүй яваад байдаг байхгүй юу? Тэг ер нь бол манай залууч ер нь мэдээллийг одоо хуучин шиг ингээд телевизэн дээр зэхээс илүү уцаар одоо хүн болгон чөлөөтэй үздэг хардаг болчлаа. Өөрийгөө хөгжүүлэх боломжууд маш их нээлттэй болчлаа тий. Тэгэхээр тэрнээсээ хөгжүүлээд дэлхийн давсан харахад бол надад аюу амархан гэж бодож байгаа шин. Бүх юм нээлттэй болчлоо. Тэгээд ер нь дээр уушаа бүрэн хичмхий зам бас гайгүй амар нээлттэй болцоо ер нь гарахад бол нэг зовлон байхгүй л гэж бодож байна. Тэгээд монгол хүмүүс чинь жоохон тийм сэргэлэн байдаг шүү дээ. Тэгэхгүй жоохон өндөртэй тий. Тэр нь бас ингээд энэ тэнд очоод юм сурахад юм батчаа явахад ер нь давуу талч юу. Зөв. Тэгэхээр одоо би залуучуудаа бас хандаад юу гэж хэлэх вэ гэхээр манай монгол залуучууд маань нэг давуу талтай байдаг. Тэр нь болохоор Аз царайтай мөртлөө Европ битэй байдаг. Тэрнээс биш хятадууд ингээд Азийн модельүүд болохоор ингээд юм хавчиг мөртөө тий. Дээрэс нь ингээд Азийн ер нь яс жижигтэй байгаад байдаг байхгүй. Тэгэхээр манай монгол залуучууд монгол охтууд маань их тийм нуруулаг тэгсэн мөртлөө ингээд ясаараа ингээд Европ битэй гоё. Тэгсэн мөртлөө Аз царайтай. Тэгэхээр ингээд дэлхийн хайзан дээр гарсан ч зүртэй харагддаг байхгүй юу? Тэгэхээр манай монгол охтоо залуучууд маань тий одоо залуухан одоо өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийг дагаад загварын агентлагт ядчил өнөөдөр модель болохгүй маа гэхэд алхаа гişгээ сайжруулад дээрэс нь өөрийнхөө биеийг зөв авч явах өөрийгөө хэрхэн илэрхийлэх талаар одоо мэдлэгтэй болохын тулд суух хэрэгтэй гэж боддог би ер нь. За нэг сайхан хутгаад идээд одоо ер нь төгчин доо нэг ийш тавьчихоо. Тэгээ. Ямар гоё өнгөтэй болж байна наа чинь тий. Болж байна уу? Янзны болж. За яамаа та. Бараг жимби дээ наа чи бараг жимби юм чи. Өөрөөхөө одоо чарсан авирах гэж яриад байгаа маа. Миний харж байгаагаар бол энэ бол сайхан жимби байна. Тэр нь мантаа тавьчихвал яг жимби. Тос нь гоё. Энэ юуных нь тос хаврууных нь тос нь гоё ялгаад гоё болж байна тий.
Тийм. Тэгээ яг нөгөө бас нөгөө хүмүүс зарим хүмүүс эрүүл мэндэ бодвол нөгөө ханаагүй өгт тус гэдэг шүү дээ. Тэгээ ногооноо том ичээр ногооноос уучт юм болов уу гэдэг. Бас ногоон жоох том гэдэг юм уу? Яа бас учиртай тий. За би энийг нь тавуулчих. За тэгвэл би одоо юу яачих? Сонгон яагаад те? Одоо нөгөө ногоо гаргаж ихэд хоолоо гаргаж ихэд сонгон маань хэрэг болно. Сонгоны амтгоо махаж одоо те. Гэдэг яах вэ? Яа бас энэ бол гоё ачир шүү нэрээ. Үнэхээр класс ачир гэдэг шиг тий. Наадах чи одоо инх нэртэй адя. Чи нэг жижигхэн шиг тавьж чад инх юм шүү. За ер нь цаг болчлаа доо. Ер нь болцсон шүү. За би энэ хоолыг бүр өнөртөг байтугай хараад бүр ингэж дарааны шивс асарч байна. За тавглаа юу? Тэгээ. Газаа сайхан унтраач, аюулгүй байдлаа хангачи. За тэгээс багш хүний нэг чадвар байна шүү дээ тий. За тэгээд сайхан тоглоно да. Багталтаа утлаа. За нэг юм. Солонгос хэцүү байгааз яг нөгөө тал руугаа идэг. Үгүй надад ч над руу Сүрж гэнэ үү? Өсөрөх цааш. Төмснөөс нь бутраад нараа. Төмснөөс нь хэлж амсаарай. Төмснөө болоог байна гэдэг хашаа гэсэн. Төмснөөс нь хэлж амсах хэрэгтэй юм шүү нэр ингэсэн. Гой бутарсан тий. Махныхын шүүс ороод би төмсөн дуртай штэ нэр. Би бас төмснэг дуртай штэ. Одоо хоолны дэглэн барьдаг өөрөө. Үгүй. Яагаад? Ер нь одоо юм өвлийн нөхцөлд бол нэг бариад ах шаардлага эрүүл байхын тулд орой олол мэдээж идэхгүй. За ерөөд нэг сайхан тавгалчлаа да. Одоо тэгээ сайхан түрүүний ирсэн сайхан сонгоноосоо. Ногоон сонгон бол ер нь бол хамгийн гоё байдаг. Гоч өнгө оруулдаг шүү дээ тий. Амтны үед нэг хитрхи ахтай биш яг гоо таарсан байдаг болохоор ер нь зүгээр юм болов уу гэж боддоо шүү дээ. За нэг сайхан жоохон гүжлүүр хийгээд. За энэ ер нь бол бүлгүүгийн болчихлоо. Бүлгүүгээ биш ээ. Калбижим уу, калбитан ч юм уу нэг тийм хөө болчихлоо. Калбижим боллоо. За та олноос амсаад үзээрэй ямар амттай болсон байна. Одоо та чинь энд очиод амар хоол идэл амтлал яваад идэг. Миний хоолоос таалагдах юм болов уу? Ер нь бол хийж байгаа өнцгийг харах юм бол яаж утсан айтайхаа харагдаж байна. За би энэс авъя. За салаатнаас нь та. За салаатыг бол ер нь ойлгочлаа бах те. Салаат маань хэр өөрөө би бас өөрөө одоо амталж үзээгүй л аваа хийцээ одоо. Ямарсан болгосон. Өөрөө ч сандраад байна шүү дээ. Одоо нэг юм тоогошин шалгалтанд орох гэж байгаа юм санагдаад. Гоё амттай. Өстой гоё амттай. Болж уу? Гоё болсон байна. Гоё зөөлхөн ч болсон байна. Амттай. Ямар амттай. Би бүр амсаагаас байна. Оо бүр. Энийг би хийсэн юм уу гэж. Тэгэхгүй би яа юу хийсэн ойлгохгүй шээ. Ийм гоё болдг юм аа. Ямар гоё юм бэ? Nice юм уу? Би ч амтсан шүү дээ. Гоё харагдаж байна. Гоё амттай гэсэн яг юм байна. За ингээд манай Ади маань цагаан сарын одоо баяраар эсвэл одоо бүтэн одоо ямар ч баяр ирсэн хамаагүй те. Ерөнхийдөө бүхэл махыг хийдэг гэж байна. Гэтэ өнөөдөр цагаан сарын дугаараар жимби юм уу, шарсан хавраг бас өөрийнхөө зохиож байна. Нэртэй хүмүүс маань өөрсдөө бас хоол зохиогоод одоо хийх сонирхолтой байдаг. Гэтэ амтны мэдрэмж маш гоё юм байна. Та бүхэн маань ч гэсэн энэхүү хоолыг ямар ч баяр дээр одоо туршаад үзээрэй. Тэгээд өнөөдөр Ади маань үнэхээр гайхамшигтай амттай хоол хийж өгсөнд баярлалаа. Нэгдүгээр, хоёрдугаарт одоо ингээд цагаан сарын дугаар болж байгаа учраас үзэж болно доо. Одоо ингээд цагаан сарын мэдлэг төвшүүлэх үү. За Монголынхаа нэрт ард түмэндээ илгээрээ инх амгалан төрлөөрөө төгшин амгалан эгчлэлтэй эрүүл инх хамгийн сайн сайхан өссөн ирээ. Тэгээд сайшиндээ сайхан шинэлээрээ батал олноороо сайхан шинэлээрээ гэж өсөөрэй дээ. Энэ удаагийн цагаан сарын баярын шинэ зог нэвтрүүлэг маань үүгээр өндөрлж байна. Ард түмэн маань эрүүл инх амжилт бүтээлээр дүүрэн морьжилээ өгтаарай. Ингээд та бүхэн маань цаашиндээ сайхан шинэлээрэй.